Мөнх жаргал 2006 оноос хойш хашаандаа мод тарьж эхэлжээ. Тэрээр хашаандаа 6 нэр төрлийн 130 гаруй модтой цаашид хөрш айлынхаа хөгжлийн бэрхшээлтэй хөгтөд зориулж хашааг нь моджуулахаар зорьж байна. Мөнх жаргал 2006 онд 1 м орчим өндөртэй мод тарьж байсан бол өдгөө 5 м-ийн өндөртэй болж хашаага ногоон төгөл болгоод байгаа юм а. Тэр хашаандаа хөдөө байгаа мэт сэтгэл хангалуун амьдарч чаддаг гэлээ. Орчиндөө мэдээж гэр ороод ихлээрээ заавал шорон дунд байх албагүй шүү дээ. Тийм учраас орчноо гоё өөрчилж, гоё өвчиж баясгах гэж ингэж эхлээ мод тарьж эхэлсэн. Тэгээд одоо болохоор маш зөв юм хийсэн. Тухайн үед болохоор зүгээр гоё л амьдрий, сайхан амьдрий гэж бодож байсан болохоос одоо бол айгүй хэрэгтэй юм хийсэн мэдэрдэж шүү дээ. Одоо жишээлбэл ингээд нөгөө айгүй шуурга ингээд шуураад ингээд шороо ингээд манарахад яг хашааг тойрдсон шүү дээ. Яагаад тэгэхээр энд босох шороо ерөөсөй байхгүй байгаа зү. Одоо энэ хөрсөн зүлэгчсэн болохоор эндээс юу шороо босох юм босохгүй шүү дээ. Тэгэхээр айл болгоо ингээл тариал ингэчих юм бол ямар ч шороо босох ямар ч юу байхгүй. Хашааны гаднаас ингээд хашаандаа ороод ирэх урт үнэр танар шаал ундаа байдсан шүү дээ. Энд чинь байгаль юм болохоор ингээл хайраа өгөөл ингээ үнэр танараа хүртэл ингээд бэлгэлдэж шүү дээ. Гоё. Мод тарихаас илүүтэй арчилгаан чухал гэдгээ түүний хувьд өөрийн хашаагаа догчуулаад зогсохгүй хашааны гаднахаа хүртэл цэцэрлэгт хүрээлэн болгохоор зорж байна. Хүн бүр агаар орчны бохирдлыг ярьж бухимдгаас илүүтэйгээр өөрчлөлийг өөрөөсөө эхлүүлэх нь орчны бохирдлыг буруулах хамгийн том алхам гэдгийг тэр онцолсон юм. Түүний хувьд мод тарьж ургуулах ажлаасаа хамгийн их ачааргалыг мэдэрдэг гэлээ. Тэгээ би энд ингээд 4 мод тарилаа гэж бодоход 10 жилийн дараа 5 жилийн 2 жилийн дараа хичил үр хөврлөө ингээл явчихна. Гэхдээ энэ айлын хашаанд дууланд байсан. Танаа энэ хашаанд чинь мод ч гэсэн ургаж ийл гэсэн чинь бас модонд хайргүй хүмүүс байна. Тэгээд аваачаад гарсдаг. Урах болов гээл ургаараа гэж гуугаад исэн чинь ургасангүй. Модтойгоо ярих их дуртай. Тэр чинь мэдээж л амьд юм чинь ярих дуртай. Тэгээд ургасангүй. Тэгээд энэ хэдийгээ ургахаар нь баярлаа гэж хэлдэг шүү дээ. Манай нөгөө хажуутлын айл болохоор машин тавих газар нь жижиг юм чинь. Тэгээд нэг хөгжлийн бэрхшээлтэй нэг охин байдгийг. Тэгэл тэрнийгээ салхинд гаргаад ингээд суудаг болохоор би айгүй яагаад ерөөсө хашаагаараа энэ охин зориулаад мод тарья гэж бодоод тэгээ мод тариад сагсаад л уурахаар нь хашааг нь авчиндаа л гэж бодоод ингээд мөрөөдөж байгаа тий.